За сургууль багш нарт зориулсан 12 Excel файлын загварыг танилцуулъя. Хамгийн түрүүнд сурагчдын гүйцэтгэлийг үнэлэх хяналтын самбарыг танилцуулъя. Хяналтын самбар хяналтын самбар маань 3 хэсэгтэй. Заавар дашборд, дата гэсэн үндсэн 3 хэсэгтэй. За хамгийн түрүүнд дашбордоо нээхэд бол энд үндсэн мэдээллүүд маань харагдахгүй байж байгаа. Тэгэхээр энийг харагдуулахын тулд дата тэсний refresh all гэдгийг дарна. За одоо энэ маань уншиж хагаад за ингээ үндсэн мэдээллүүд маань ингээ татагдаад ороод ирж байгаа. За энэ дашбордыг харах юм бол энэ дээд байгаа анги болон бүлгүүд нь зөвхөн энэ хэсэгт, зөвхөн дээдлийн энэ хэсэгт хамаарна. Өөрөөр хэлбэл одоо энэ ангиудыг дарахад зөвхөн дээдлийн хэсэг дагаж хөдөлж байгаа. За энэ ийг буцаагаад аль нэг ангийн сонгохгүйгээр бүгдийг нь сонгох бол маусны баруун тал дараад clear filter from angi гэдгийг дарна. За инхээр бусад бүх энэ шүүлтүүрнүүд маань эргээд хэвэн болж орж ирж байгаа. За эсвэл бүлгээр A, B, V гэд бүлгээр явсан ангилж харж болно. За энийгээ бас мөн буцаагаад шүүлтүүрийн байхгүй болгоё гэвэл маусны баруун тал дараад clear filter from бүлэг. За энэ дашборд маань бол нийт сурагчдын тоо, эртсийн дундаж хувь, дундаж оноо, гэрийн даалгавар гүйцэтгэлийн дундаж хувь гэх мэт үндсэн KPI үзүүлэлтийг харуулж байна. Мөн эрсдэлтэй сурагчдыг тодорхойлох зорилготой оноогоор хамгийн бага оноо авсан эрсдэлтэй 10 сурагчийг харуулна. Хичээл тус бүрээр эрсдэлтэй буюу бага оноотой сурагчдыг бас мөн харуулж байгаа. За цаг хугацааны явц дахь дундаж оноо буюу энэ эдгээр шалгалт тухайн сарын шалгалтанд оноо авсан байдлыг дундчлан графикаар харуулсан байна. Мөн сурагчдын гүйцэтгэлийн түвшинг онц сайн дунд муу гэсэн үзүүлэлтээр харуулж байгаа. За энд мөн шүүлтүүр хийх хэсэг оруулж ирсэн. За энэ хоёр шүүлтүүр нь бол зөвхөн энэ доотлын үндсэн үснэгтэндээ ажиллана. Өөрөөр хэлбэл 10 ангийн хүүхдүүдийн мэдээллийг харъя гэвэл энд харахад 10 ангийн хүүхдүүдийн бүх мэдээллүүд шүүгдэд гарч ирсэн байна. За 6-гийн А, 7-гийн 7 дугаар анги, 8 дугаар анги, 9 дугаар анги гэх мэт хүүхдүүдийг шүүлж болно. За мөн бүлгээр нь шүүх боломжтой. Ийм дашборд байна. За дашборд бол дотор оноо, дээд оноо, эрс, гэрийн даалгавар, онооны хувь, гүйцэтгэлийн түвшин. За арын энэ улаан хэсгүүд бол автомат байгаа. Ямар нэгэн өөрчлөлтийг гараар хийх шаардлагагүй. Оноо жишээ нь бага оноо гэдэг нь энэ онооны хувьд 60-аас бага оноо авсан байвал оноо бага гэдэг тохиргоо автоматар орж ирж байгаа. За мөн эрс бага буюу 75%-аас бага оролцоотой хүүхдүүдийн нэрийн ард эрс бага гэдэг үзүүлэлтүүд гарч ирж байгаа. Тэгээ энэ даалгаврын биелэлт мөн хангалтгүй гэдэг юу гараад хамгийн сүүлд эрсдэлтэй юу гэдэг юм тэмдэглэгээ үүсгэж гарч байгаа. За энэ багшийн хувьд бол энэ зөвхөн энэ хэсгийн мэдээллийн доотлын хэсгийн мэдээллүүдийг бөглөөд за тэгээд дата refresh all гэд цонхыг дарахад энд байгаа бүх мэдээллүүд автоматар шинжлэгдэж гарч ирнэ.